За энэ өдрийн минь дүргий. Тэгээд сая 21 аймагт тойроод ирлээ. 21 аймгийг нийт 10,012 км замыг 236 цагийн туршид машиндаа явлаа. Ажлын 21 хоногт 21 аймагтаа уулзлаа. Ингээд нийт 5,600 орчим иргэдтэй уулзаж 3,000 гаруй саналтай ирлээ. За тэгээд энэ хүмүүсийн нэгдүгээрт үгийг нь гялс хэлчихье. За сайдаа нэмэхээр шатхуунаа нэмээч гэж яах. За сонгуул болгоноор зоригийн хэрэг шиг ярьдаг бас нэг дид сайд гэд хэрэг гараад ирлээ. Энэ хэргийг нэг мөсөн энэ хууль зүйн яамд өгчөөч гэсэн саналыг ард түмэн хэлж байна. За тэгээд ард түмэн бол ерөөсөө ууг нь дан дээлтэй сайд нартай болъё гэсэн чинь бүр нэмэгдээд дан дээл байтугай дид сайдтай болчлоо шүү гэдэг саналыг бол дамжуулж байна шүү. За гол асуудал гэвэл нэгдүгээрт Дундгой аймгийн хэмжээнд бөөрийн аппаратанд 23 хүн орж байна. Энэ бөөрийн аппаратанд орж байгаа 23 хүнээс эрүүл мэндийн даатгалын сан хоосорсонтой холбоотой АБ уусамлаа авч чадахгүйгаас болоод үйлчилгээг авч чадах байсан. Нэг диализын аппарат нэвтэрсэн. Энээс болоод энэ 23 хүний амь насны асуудал тэнсэж байна. Энэ дээр одоо яах ёстой вэ? Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн асуудал дээр ямар одоо арга хэмжээ авах вэ? Энэ дээр одоо нэг яралтай арга хэмжээ авч өгөөч. Он дуусгаж байгаа учраас 21 аймагт яг энэ эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гомдлууд бол ерөөсөө маш их ирлээ. За энэ саналыг бол Дундгой аймгийн 6 дугаар багийн иргэн Эрдэнэ чулуун гэж хүн тавьсан байна. За нэгдүгээр асуулт бол энэ байгаа. Энэ дээр би танаас яг хариултаа авчаа. Тэгээ хоёроо тавья. За эрүүл мэндийн даатгалын санг шинжилэн өөрчлөх ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Үнэхээр эрүүл мэндийн даатгалын санд бас сахилга батгүй замраагүй байдал ноёлцсон байснаас болоод энэ сан өр үйлдвэрлэдэг сан болцсон байсныг өөрчилж яг ард иргэдэд хүрдэг, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг, асуудлыг шийддэг ийм өр биш өглөг өр үүсгдэг байсныг нь одоо асуудлыг шийдвэрлэж 279.6 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн байсныг одоо 200 гаруй тэрбум төгрөг болгож бууруулад байна. Ер нь эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгалын сангуудын менежментийн шинжилүүд хийгдэж байгаа. За яг шатхууны хувьд бол мэдээж Оросын холбооны улсын дотоод нөхцөл байдал, дотоодоо шатхуунаа их хязгаарлаж байгаа, дайны нөхцөл байдал, дотлогоог та бүхэн сайн мэдж байгаа. Гисэн хэдий ч бидний одоо яриа дипломат хэлцээний үр дүнд Монгол улсын шатхуун таслахгүй, за нөхрийн хэрэг бүтвэл өөрийг өвтнэ гэдээ өөртөө хязгаарлаад мад нийлүүлж байгаа. Сая ч гэсэн нөхцөл байдлыг нэмэгдүүлээд хоёр дахин шатхуун нэмэгдүүлэх яриа хэлцээлийг одоо ярьж шийдээд өнөөдрөөс улам нэмэгдэж байна. Өнөөдрөөс бол шатхуун түгээх станцууд хөдөө орон нутгийн хангамжийг сайжруулна. Эх сард 1-р сард бол бид нөөцтэй болох ийм бодлого баримтж байна. Үндсэндээ одоо бид нар мега төслүүд яриад байгаас мөртлөө нэгч сав бариаг юм л. Одоо Орос нөхдүүд маань бидэнд хэлээд ич та нар нэг шатхуунаас савтаа болчооч. Дүүргээд өгөө. Тэгвэл танах тасалдахгүй болно. Тэгтэл манайд Улаанбаатар хотод тэгэхэд 100 мянган машин нэмэгдсэн. Манай бензин шатхууны хэрэглээ 1 сая тонн байсан бол одоо 2 сая тонн болоо 2 дахин нэмэгдсэн. Тэр хэмжээтэй шатхуун түгээх станцууд маань тонн хിവэрэ захиалга маань хийсэн хിവэрэ байсан бас зохицуултын алдаанууд байсныг залруулж байна. За ингээд нийлүүлэлтээ бол эх 1-р сараас докторжуулахаар ажиллаж байна. Тэгвэл давагчгүй хүчин зүйл гэж асуудлууд байна. Мэдээж одоо Оросын Баясгалан гишүүн 1 минут өгье. За эрүүл мэндийн даатгалын сан хоосорсонтой холбоотой нөгөө за ирээдүйд авах арга хэмжээг бол ойлгочлоо. А яг одоо энэ он гартал энэ доголдоод байгаа тэр өвчтөе хүмүүсийн асуудлыг яах вэ? Тэр амь нас эрсдвэл энэ асуудлыг хэн хариуцах вэ? Энэ дээр яг тодорхой хариулт авчээ. За хоёрдугаарт гэвэл улсын хурлаас батлагдсан тогтоол хэрэгжих юм уу? Энийг иргэдэх асууж байна. Энэ нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 20%, асран хамгаалагчдын тэтгэвэр тэтгэмжийг 8.6% нэмнэ гэсэн. Гэтэл энэ чинь 12 сарын 31-нд яригдах болчиход байна. Энэ дээр ерөөсөө яг тодорхой мэдээлэл өгөөч. Та энд одоо нэмэгдсэн гэдээ яваад байна. Гэтэл энэ чинь нэмэхгүй болчихж байгаа юм биш үү гэдэг айдас бол иргэдийн дунд бол маш их байна. За ахмадуудын хувьд ялгаа алга байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээ байж шиг бодлоо. Энэ ерөөсөө яг ямар асуудал вэ? Энийг яг ерөнхий сайдаас шууд асуугаач гэсэн ийм даалгавар өгсөн шүү. За баярлалаа. Юуны өмнө баясгалан гишүүдтэй нөгөө
ард иргэдтэйгээ уулзаж бүх аймгаа тойрсонд нь бас баяр хүргэе. Ингэж суусан зэцнээс гэж явж ингэж ажиллаж байгаа сайн байна. Ард иргэдийнхаа асууж байгаа зүйлийг бидэнд хүргэж байгаа талархал илэрхийлье. За энэ бас гинтийн асуулт байна. Тэгвэл би хариулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 36.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Түүнээс 16.1 мянган бас хүүхэд бий. Нийлээд 53.1 мянган 51 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20% нэмэгдүүлэхээр улсын их хурл тогтоол баталсан. Үүний дагуу 1 сарын 1-ээс нэмэгдээ явна. Хэрвээ би андуураагүй бол 327,500 төгрөгийн тэтгэмж авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ нэг 477,500 болж нэмэгдэнэ. За түүнээс гадна нөгөө асаргааны тэтгэмж биш үү те. 75,000 орчим асаргааны тэтгэмж авдаг хүмүүс байдаг. Энэ бас 8.6% нэмэгдэнэ. Нийт тэтгэвэр тэтгэмжийг өндөр насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж бүгдээрээ жигд 8.6% нэмэгдэнэ. Минут дууссан байна. Хугацаа дууссан байна. За Бакир сайд нэмэлт 1 минут тодруулж хэлье. Тийм, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төрийн халамж шаардлагатай иргэдийн орлого амжиргааг нэмэгдүүлэх хүрээнд нийт 93.3 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Энэ төсөвт багтаан 2026 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр тэтгэмжийг 20%-аар, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 8.6%-аар нэмэгдүүлэхээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын төсөв тусгасан. Тийм учраас эх 3 дахь өдрийн хурлаар шийдэгдээд үндсэндээ 1 сарын 1-ээс саяны 8.6% буюу одоо 20 орчим хувиар бүх асаргааны халамжийн тэтгэвэр шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжүүд яг хууль ёсныхоо дагуу нэмэгдээд явна гэсэн залруулга хэлсэн байна. Улсын их хурлдах цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.